Сэдвээр жоохон ярилцъя. За тэгэхээр электроникийн хамгийн тулгуур элемент бол энэ хагас дамжуулагч персентэж харагдаж байна уу? Харагдаж байна. За электроникийн хамгийн тулгуур ойлголт нь бол энэ хагас дамжуулагч элемент гэдэг ойлголт байгаа. Тэгэхээр хагас дамжуулагч элемент гэдэг бол температураас хамааруулаад захилгаан дамжуулах чадвар нь өөрчлөгддөг ийм элемент. Хүүхдүүд энийг ойлгохдоо бол хагасан дамжуулдаггүй гэж ойлгоод байдаг. Тэгэхээр энэ бол тодорхой нөхцөлд маш сайн дамжуулагч болдог. Тодорхой нөхцөлд шилжээд ирэхээр маш сайн тусгаарлагч болдог ийм элементтэй л гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр хагас дамжуулагч гэдэг дээр бид нэр ерөнхийдөө бол цахиур германы гэх мэтчлэн үеийг системийн 4 дугаар бүлгийн элементүүдийг авч үздэг. Тэгэхээр 4 дугаар бүлгийн элементүүд гэдэг бол валентийн гадна талын валентийн давхраанда дөрвөн ширхэг электронтой ийм элементүүдийг хэлдэг. Тэгэхээр жишээ нь бид нар цахиурыг авч үзэх юм бол цахиур бол гадна талдаа дөрвөн ширхэг электронтой. Тэгээд хоорондоо холбогдохдоо бол цахиурын кристалл ковалентийн холбоо үүсгэж холбогддог. Тэгэхээр ковалентийн холбоос гэдэг нь ямар холбоос байд юм бэ гэхээр хоёр атом дундаа нэг электроныг хуваан эзэмшихийг бид нэр ковалентийн холбоо гэж байна. Тэгэхээр хэрвээ хагас дамжуулагч элемент дээр өөр гаднаас ямар нэгэн байдлаар холч нэмэх юм бол энэ маань хагас дамжуулагчийн чанар нь арай өөрчлөгдөж эхэлдэг. Тэгэхээр бид нэр эхний ээлжинд цахиурын атом дээр гадаад давхрааны электроны тоон 5-тай тийм элемент жишээ нь одоо сөрмаг ч юм уу нэмж үзэх юм бол гадаад давхрааны валенти электронод 5 электронтой элемент дээр цахиурын атомууд нэгдэж суухаар тэр дунд холбоос дорлгүйгээр нэг ширхэг электрон сулран гарч үлддэг. Энийг бид нэр чөлөөт электрон гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн атомд харьяалалд орлоггүйгээр ямар нэгэн холбоос дорлгүйгээр сул электрон үлдээд байна гэсэн. Тэгэхээр ийм гаднаас цахиур дээр нэмж холц өгөө чөлөөт электрон үүсгэж байгаа ийм холцыг бид нэр донор холц гэж нэрлэдэг. Тэгээ энэ нь бол чөлөөт электроноор баялаг учраас N төрлийн хагас дамжуулагч гэж нэрлэж байгаа. За гадаад давхрааныхаа валентийн электрон 3 байдаг тийм элементүүдийг цахиурын атом дээр нэмэх юм бол холбоос дорлгүйгээр нэг ширхэг нүх үлдэнэ. Тэгэхээр бид нар нүх гэдгийг бол электрон дутуу, электрон суух тийм холбоос гэж ойлгоно. Тэгэхээр гадаад давхраанда 4 электронтой элементтэй гадаад давхраанда 3 электронтой холцыг нэмжихлээр энд P төрлийн хагас дамжуулагчид үүсдэг. Тийм учраас бид нар энийг акцептор гэж нэрлэдэг. Тэгэхээр донор акцептор гэдэг хоёр үг нь заримдаа зөрөхгүй төдөг. Донор гэдэг бол юмыг өгдөг учраас бид нэр энэ чөлөөт электрон буюу N төрлийн хагас дамжуулагчтай нэрлэнэ. Цаанаас нь ямар нэгэн байдлаар нүх үүсчээд юмыг авах гэдэг учраас акцептор гэдэг үгийг нь бид нар P төрлийн хагас дамжуулагчтай нэрлэж байгаа. За ингээд P N төрлийн хоёр хагас дамжуулагчийг хооронд нь нийлүүлэхлээр энэ дээр нэг ядуурлын үе гэдэг мууж үүсдэг. За ядуурлын үе гэдэг мууж маань одоо энэ зурган дээр бол тэр P төрлийн хагас дамжуулагч, N төрлийн хагас дамжуулагчийг нийлүүлэхлээр дунд нь 0.7 вольт гэсэн нэг юм P шилжилтийн хязгаар үүсэж байгаа. Өөрөөр хэлбэл P төрлийн хагас дамжуулагч гэж нэрлэдэг байгаа нүхнүүд маань N төрлийн хагас дамжуулагчтэй байгаа яг зааг дээр байгаа тэр чөлөөт электронуудыг өөрсдөн дээр татснаар яг тэр дунд цэник зөөгчгүй ядуурсан үе үүсдэг. Энэ ядуурлын үеийг бид нэр давахын тулд 0.7 вольтын хүчтэй хэрэгтэй. Тэгэхээр хагас дамжуулагч элементийг тодорхой нэг юунд хүчтэй толгочлохоор гаралтын хүчтэй дандаа 0.7 вольтоор багасаад байдаг. Энэ маань ямар хүчтэй юм бэ гэхээр хагас дамжуулагч элемент тэр ядуурлын үеийг давахын тулд 0.7 вольт гэсэн тэр хүчлийг хэрэгжилж байгаа гэсэн. За тэгвэл 0.7 вольт гэдэг байгаа маань ерөнхийдөө дунджаар хагас дамжуулагч элементийн дунджаар яг авч байгаа хүчтэй нь 0.3 вольтын ядуурлын үетэй
Германыгаар хийсэн диоднууд ч байдаг. Гэхдээ ерөнхийдөө дэлхий дээр бол цахиур бол маш их олдцтой элемент учраас ерөнхийдөө ихэвчлэн хагас дамжуулагч элементийг дандаа цахиураар хийдэг. Тийм учраас цахиурын диоднууд бол дандаа 0.6-аас 7 вольтыг унгаадаг гэсэн. За диодыг бид нэр хэлхийн тэмдэглэхдээ сумтай зураасаар тэмдэглэж байгаа. Тэгэхээр диод бол шууд холболт болон уруу холболт гэсэн хоёр утгуун дээр явж үзнэ. Өөрөөр хэлбэл диодны шууд холболт гэж юу хэлж байгаа юм бэ гэхлээр диодны тэр сумтай тал руу нь харуулад нэмхээс хасах руу гүйдэглээ гэж үзвэл энэ тохиолдолд тэр P тал дээр нэмэх төлөв холбоод энэ тал дээр хасах төлөвийг өрөх юм бол P тал маань нэмэх төлөвтэй түлхэгдэж ядуурлын үеийг шахаж эхэлдэг. Энэ төлөв маань хасах төлөв маань энэ төлөвөнд түлхэхэд бас ядуурлын үеийг ингээ хоёр талаас нь шахаад өчтдөг учраас ядуурлын үеийн зузаан арилаад энэгээр гүйдэл чөлөөтэй бүх боломжтой болчдөг. За диодны уруу холболт гэж яадаг юм бэ гэхлээр P төрлийн хагас дамжуулагчийн талд нь хүчтлийн сөрөг төлийг холбоод энэ төрлийн хагас дамжуулагчийн талд нь хүчтлийн эрэг төлийг холбоцглоор хүчтлийн эрэг төлөв маань энэ талынхаа хагас дамжуулагчийг татаад сөрөг төлөв маань P талынхаа хагас дамжуулагчид татаад ядуурлын үе маань улам зузаарч эхэлдэг. Ингээд эсэргүүцэл нь хязгааргүй рүү тэмүүлж эхлэхээр гүйдэл нь гүүхэн болоод тгийг заадаг. Ийм хэлмэд. Гэхдээ энэ бол зөвхөн онлын хувьд ингэж байдаг. Яг амьдрал дээр бол энэ диодны тэсвэрлэж чадах шууд хүчтэл гэж байдаг. Өөрөөр хэлбэл хагас дамжуулагч элемент бол нэг 60-аас дээш вольтын хүчтэлд шууд нэвт цохигдоод ажиллагаа болждог учраас хэдий хүчтлийг хааж болно гэж байгаа боловч энэ бол хааж чадах хүчтлийн дээд хязгаар гэж байдаг гэсэн. За хагас дамжуулагчийг дээр бид нөгөө орчин дэх цахилгаан гүйдэл дээр ч юм уу вольт амперийн характеристик гэдэг нэг зүйл яригддаг. За тэгэхээр хагас дамжуулагч буюу хагас дамжуулагчаар хийсэн диодны вольт амперийн характеристикийг зурган дээр үзүүлсэн байгаа юм. Хүчтлийн тодорхой утганд гүйдэл нь тэг байжгаад хүчтлийг алгуурхан нэмжгаад яг 0.7 вольтын зэрэгт хүрээд ирэхлээр гүйдэл нь огцом нэмэгддэг. Ийм элемент. За энэ 0.7 вольт гэдэг юм нөгөө хүчтэл маань ядуурлын үеийг давж чадахгүй байх юм бол гүйдэл гүйхгүй байжгаад ядуурлын үеийг даваад ирэх юм бол чөлөөт электронууд урсаж эхэлдэг гэсэн. За тэгэхээр вольт амперийн характеристик маань ийм хагас дамжуулагчийг ингэж гаргаад байдаг гэдэг маань тэр ядуурлын үеийн зузаантай холбоотой ийм зураг үүсдэг байх нэ. Хагас дамжуулагч диодыг хэлэхэд хамгийн өргөн хэрэглэгддэг зүйл маань энэ хагас үеийн бүрэн шулуутгагч гэж нэрлэдэг нэг ширхэг диодноос тогтсон хэлхээ байгаа. За зурагт харах юм бол 60 Гц-ийн давтамжтай 120 вольтын далайцтай дохиог трансформаторын 1-р оролтонд өгсөн байгаа. За тэгээ 2-р оролтон дээр хүчтэл маань 34 вольт болж буурж гарч ирсэн. За энэ 34 вольт болсон гаралтны хэсэг дээр бид хагас дамжуулагч диод буюу 1N4001 гэдэг диодыг холбосон байна. За тэгээд диод холбосны дараа осциллоскопоор оролтын хүчтэл болон гаралтын хүчтлийг харьцуулж харуулсан 3 ширхгийн хувьсах хүчтлийн зургийг бид нэр дэлгэцэн дээрээс харж болно. За тэгэхээр хамгийн дээдлийн V input гэдэг энэ 170 вольтын далайцтай гармоник тохио маань трансформаторын 1-р орооц дээр өгсөн энэ хүчтэл гэсэн. За доотлын V0 тэнцүү 34 вольт гэдэг энэ гармоник тохио маань трансформаторын 2-р орооц дээр гарч ирж байгаа буурж гарч ирж байгаа хүчтлийн маань далайцыг хэлж байгаа юм. За хамгийн доотлын зураг буюу 33.3 вольтын далайцтай тэгээд сайн нарийн ажиглах юм бол сөрөг үеийн тайрагдчихсан нэг юм хүчтэл хугацаанаас хамаарсан хамаарлын график харагдаж байгаа. За энэ дээр хагас дамжуулагч диод хүчтлийн маань сөрөг туйлыг нэвтрүүлэхгүй. Ягаад гэвэл нөгөө энэ дээр уруу дамжуулалт болчих, уруу холболт болчихж байгаа учраас эсэргүүцлийн хязгаарлалууд тэмүүлээд яг хүчтлийн маань эерэг утгыг диод нэвтрүүлээд сөрөг утгуудыг хаачглаар
долгионы маань үе бол өөрчлөгдөхгүй. Яг үеийн хагасад долгионыг тал үеэр нэвтрүүлээд яг үеийнхэн хагасад хаагаад дахиад дараагийн үеийн хагасад нэвтрүүлж байгаа нэг юм хирччихсэн зураг гарч ирж байгаа. Энэ бол хагас үеийн гүрэн шулуудагч гэж. Тэгэхээр хагас үеийн гүрэн шулуудагчийг хэлхээм залгаад хэрэглэх юм бол ашигтуулын коэффициент маань 50%-аас дандаа бага байх хэрэгтэй гэсэн. Өөрөөр хэлбэл бид нэр яг бүтэн хувьс хүчтэйхээ зөвхөн тал утгыг нь эерэг утгыг нь ашиглаад байгаа гэсэн. За тэгэхээр энийг бас ажиглах юм бол яг тогтмол хүчтэй гэж ойлгож болохгүй болчихж байгаа. Хэдий дандаа хүчтэй маань эерэг хүчтэй эерэг тэнхлэлээр гарч ирж байгаа ч гэсэн манай хүчтэй маань яг тогтмол 33.3 вольтыг заахгүй. Макс утгандаа 33.3 хүрэн зарим үедээ тэг хүрэн. Тэгээ буцаад алгуур нэмэгдээд 33 хүрч байгаа нэг юм хүчтэй гарч ирдэг. Тэгэхээр бид нар энийг энэ лугшилт гэдэг зүйлийг нь дарахын тулд нэмээд конденсаторыг холбож байгаа. За тэнд зурган дээр бол 470 микрофарадын электролит конденсатор холбосон байна. За тэгэхээр энэ дээр нөгөө бидний тайрагдсан байсан зураг маань тэр доотлол дээр нэг юм яг тэг рүү хүрэхгүйгээр тэгсэн мөртлөө яг далаацын утганд яг жигэж чулуун болохгүйгээр нэг юм лугшилт хэлбэрийн нэг юм зураг үүсгэсэн байгаа. За энэ яаж ажиллаж байгаа юм бэ гэхлээр конденсатор диодоор гүйдэлгүйгээд яг эерэг туйл орж ирэх нөхцөд өөрийгөө цэнгэлчихнэ. За тэгээд түрүүчийн зурган дээр харагдаж байгаа энэ яг диод хаалттай үе дээр өөрийнхөө цэнгэлсэн энергийг буцаж гаргаж байгаа. Тэгээд гүйдэлгүйхээр өөрийгөө цэнгэлээд диодоор гүйдэлгүйхгүй нөхцөлд өөрийнхөө хадгалсан цэнэгийг буцаж гаргаад байгаа учраас энэ дээр нэг юм лугшилт гэдэг зүйл үүсээд за харьцангуй нөгөө эерэг хүчтэл тогтмол хүчтэл рүү дөхүүлж байгаа. За тэгэхээр энэний дараа 2-4 ширхэг диодыг гүүр хэлбэрээр холбосон. Бид нар энийг заримдаа HPH гэж яриад байдаг. Заримдаа гүүрэн диод гэж нэрлэдэг байдаг юм бүтэн үеийн гүүрэн шулуудагч гэдэг хэлхээ байна. За бүтэн үеийн гүүрэн шулуудагч гэдэг маань хагас үеийн гүүрэн шулуудагч бодох юм бол хувьс хүчтэйхээ эерэг сүрэг далаацын бүх утгыг ашиглаж ажилдаг. Тийм учраас ашигтуулын коэффициент нь бол нөгөө хагас үеийн гүүрэн шулуудагч бодох юм бол 2 дахин илүү. За хэлхийн тэмдэглэсэн байдал тэр харагдаж байна. За тэр дунд бас 4 ширхэг диодыг гүүр хэлбэрээр холбоод дахиад 1000 микрофарадын конденсаторыг бид холбосон байна. За конденсаторын хүчтэйг анхаараарай. Конденсатор дээр байгаа хүчтэй 25 вольт гэж байна. Өөрөөр хэлбэл конденсатор гэдэг маань хоорондоо тусгаарлагдсан параллел хоёр ялцыг гэлдэг. Тэгээ яг техникт бол бид нэр хуулиадсан конденсатор буюу хавтгай конденсаторыг ихэвчлэн хэрэглэдэг. Тэгэхээр хавтгай конденсаторын багтаамжийг нэмэгдүүлэх арга бол талбай нэгдүгээр их маш их том байх хэвээр. Ялц хоорондын зай маш бага байх хэвээр. Тэгээд ялц хооронд тусгаарлагч диэлектрик нэмэгдүүлэх юм бол бас төдий өөрчлөгддөг юм байна. Тэгэхээр конденсаторын ялцыг бид нэр хооронд нь ойртуулж иж багтаамжийг нэмж байгаа учраас энэ дээр бас нөгөө ялцнуудын хооронд төсвөрлөж чадах дээд хүчтэй гэдэг утга орж ирнэ. Тэгэхээр энд зурган дээр хэлхээнд дээр бол 25 вольт гэдэг нь юу гэж байгаа гэхээр 25 вольтоос дээш хүчтэй конденсаторыг холбож болохгүй л гэж. Хэрвээ 25 вольтоос дээш хүчтэй конденсаторыг холбож юм бол ялцнуудын хооронд байдаг диэлектрик нэвтрүүлэх тэр бодисуудыг шууд нэвт зохиод манай конденсатор бууддаг. Тийм учраас энэ дээр бас бид нэр тэр конденсаторын төсвөрлөж чадах дээл хүчтэй гэдэг зүйлийг маш сайн харж байгаа хэрэгтэй. За ингээд энэ бүрэн үеийн гүүрэн шулуудагч маань ажиллагаанд яах вэ гэхээр за мэдээж нөгөө түрүүчийн хагас үеийн гүүрэн шулуудагчийг бодох юм бол нөгөө хасагдаад ирсэн сүрэг хүчтэйүүдийг маань бүгднгийн дээдл дээр зөөгөөд эерэг болгоод оруулаад ирсэн. За гэхдээ энэ маань яг тогтмол хүчтэй шиг ажиллаж чадахгүй. Ягаад гэвэл энэ дээр бас лугшилт нь хамаагүй их яг ийм нэг ихсээд нэг багасаад дахиж ихсээд нэг дахиж багасаад байгаа учраас энэ дунд конденсаторыг оруулаад ирэхээр лугшилтын хүчтэй маань илүү тогтмол хүчтэй рүү дөхнө гэсэн. Өөрөөр хэлбэл тэр зурганы 2 дугаар зурган дээр байгаа 16.3 вольтын далаацтай яг ийм гармоник хэлбэлцлийн тал шиг энэ
хотгоруудыг бол гүдгэрүүдийг бол яг лугшилт нь бол дараад эхэлнэ гэсэн. Ингээд тогтмол хүчтэй рүү яг дөхнөө. За энэ дөрвөн диодыг дөрвөн эсэргүүцлээр солилцохлоор нөгөө Ойстоны гүүр гэдэг нэг эсэргүүцэлтэй бодлогонууд гараад ирдэг. Дунд нь галванометр холбож байгаа үл мэдэгдэх эсэргүүцлүүд ордог. Тэгэхээр хүүхдүүд энэ Ойстоны гүүр энэ дөрвөн диодноос тогтсон full bridge хоёрыг хооронд нь холих гээд байдаг. Энэ дээр бол тэр Ойстоны гүүрний зарчим бол ямар ч хамаа байхгүй. Энэ дөрвөн диодыг хөөгөөж явах юм бол энэ бол эерэг сүрэг үеийг нэвтрүүлээд байдаг. Энэ дээр бол тэр эсэргүүцлэр бодох ямар ч арга байхгүй. Энэ хоёр бол хоорондоо шал ондоо хэлхээ. За хагас дамжуулагч диоднуудыг хагас дамжуулагч элемент маань өөрөө гадны нөлөөдлөөс болоод эсэргүүцлийг хэсгэж багасгадаг. Эсэргүүцлийг хэсгэж багасгах гэдэг нь тухайн хагас дамжуулагчид байгаа чөлөөт электроны тоо ихсэж багасдаг гэсэн. Тэгээ энэ нь бол гадны нөлөөлөл гэдэг нь тоо гэрлээр байж болно. Гаднаас өгж байгаа дулаанаар байж болно. За тийм учраас энэ диоднуудын шин чанарыг ашиглаад хагас дамжуулагч элементүүд дээр маш олон төрлийн элементүүд хийдэг. За энэний хамгийн энгийн жишээ нь бол бидний LED гэж нэрлэдэг энэ бидний харуул LED гэрэл байна. За LED гэрлийн ажиллах зарчим нь бол яадаг вэ гэхээр энэ маань маш бага гүйдэлд электронууд нь сугарч гараад тэгээд энерги авсан электронууд маань энерги алдахдаа гэрлийн хэлбэрээр алддаг. Тэгээд ямар мужид ямар давтамжтай гэрэл цацж гэнэ гэдгээс болоод гэрэлтийн өнгөнүүд өөр өөр байдаг. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нэр 3 төрлийн LED гэрлийг маш их өргөн хэрэгэлдэг. Энэ нь бол үндсэн 3 өнгө. За LED гэрэл гэдэг нь яаж ажилтдаг бэ гэхлээр гаднаас энерги өгөхлөөр чөлөөт электронуудын валент электронуудаас чөлөөт электронуудын сугран гараад буцаага тайванд төлөвчилжтэй гэрлийн энергиээр алддаг. Тэгээд энэ маань нөгөө бидний мэддэг электрон лампыг бодох юм бол маш бага гүйдлээр гэрэлтдэг. Өөрөөр хэлбэл нэг 10 мА гүйдэл байхад бол LED гэрлүүд макс утганд таасдаг. За тэрнээс их гүйдэл хэрэглэх юм бол бас хагас дамжуулагч элементүүд маань гэмтээ шатчихдаг учраас энэ LED гэрлийг ашиглахын тулд заавалчгүй тэр эсэргүүцэлтэй цуваа олбох ёстой. Энэ эсэргүүцэл маань өөрөө гүйдлийг саатуулж өөр дээрээ хүчтэй хамгаадаг. Ингэснээрээ LED гэрлийг шатахаас хамгаалдаг. Тийм учраас бид нэр жишээ нь 5 вольтод нэг улаан LED гэрэл асаах гэж байгаа бол дор хаяж нэг 470 омын эсэргүүцлийг цуваа залгаж өгөх ёстой гэсэн. За дараагийн диод бол фотодиод гэж нэрлэдэг бид нэр. Ийм хагас дамжуулагч элемент байгаа. Өөрөөр хэлбэл гаднаас ирж байгаа гэрлийг мэдэрч эсэргүүцлийг хэсгэж багасгадаг юм элемент. Тэгээ бид нар энийг бол заримдаа фоторезистор гэж нэрлэдэг байдаг. Тэгэхээр энэ маань эсэргүүцэл температурын гэрэлтүүлгийн хамаарал нь бол дандаа уруу байдаг. Өөрөөр хэлбэл гаднаас өгж байгаа гэрэлтүүлгийн хэмжээ ихсэх тусам нөгөө хэлхээний гүйдэлд оролцож байгаа чөлөөт электронуудын тоо нэмэгддэг учраас эсэргүүцэл нь багасдаг. Тэгэхээр гэрэлтүүлэг ихсгээр эсэргүүцэл багасдаг. Гэрэлтүүлэг багасгаар эсэргүүцэл ихсдэг учраас бид энийг уруу хамааралтай юм. Уруу коэффициенттэй фоторезистор гэж ойлгоно. За хэлхийн дээр бол тэр харагдаж байна 6 вольтын фоторезистор гаднаас гэрэлтүүлгийн хэмжээг нэмээд ахаар хэлхээгээр гүйж байгаа гүйдлийн хүч өөрчлөгддөг. Тэгэхээр гүйдлийн хүч өөрчлөгдөд ирэхлээр тухайн мэдрэгч диодн дээр маань унж байгаа хүчтэл нь дагаад ихсэж багасдаг. Тэгээ бид нар хүчлэлийн нутгийг аналог руу шилжүүлээд үйлдэл гүйцэтгэдэг юм элемент байна. За хэрвээ PN төрлийн хагас дамжуулагчийг PNP эсвэл NPN гэдэг 3 ширхэг диод хийгээд холбох юм бол нөгөө хагас дамжуулагч элемент маань санаанд орохгүй тийм шин чанарыг үзүүлдэг. Тэгээд энийг бид нэр транзистор гэж нэрлэж байгаа.
транзисторыг дотор нь биполяр транзистор болоод оромгийн транзистор гэж хоёр ангилдаг. Биполяр транзистор гэдэг нь яадаг вэ гэхээр гүйдлэр удирдагдаж нээгдэж хаагддаг нэг транзистор. Оромгийн транзистор гэдэг маань хүчтлэр удирдагдаж нээгдэж хаагддаг транзистор. Ажил зарчмын хувьд бол биполяр транзистор нь илүү амархан байдаг учраас амьдралд ерөнхийдөө ихэвчлэн биполяр транзисторыг техникт хэрэглэдэг. Маш нарийн төхөөрөмжүүд дээр бол оромгийн транзисторыг хэрэглэдэг. За тэгэхээр транзисторыг бид нэр үзэх юм бол ямар ч байсан PNP эсвэл NPN гэсэн гурван төрлийн хагас дамжуулагч элементийн хооронд нь холбогдсон гэж ойлгоно. За тэгээд гурван төрлийн хөлийг нь бааз, эмиттер, коллектор гэж нэрлэдэг. Тэгэхээр үндсэндээ бол бааз, эмиттерийн хооронд маш бага хэмжээний гүйдэл гүйхэд, коллектор, эмиттерийн хооронд тэр баазын гүйдлийг бета дахин өсгсөн их хэмжээний гүйдэл гүйдэг. Тэгэхээр электроникийн яг үндсэн түлхүүр элемент бол энэ транзистор. Тэгэхээр бид нэр электроник дээр альва нэг бага гүйдлээр өөр нэг их гүйдлийг удирдах юм бол маш ашигтай олон үйлдэлүүдийг хийж болдог. Тэгэхээр орчин үеийн энэ электрон автоматжуулалтын системийг үндсийг тавьсан элемент бол энэ транзистор гэдэг элемент байгаа. Энэ элемент маань бага гүйдлээр их гүйдлийг удирдах болно. Нэг бол бага хүчтлэр их хүчлийг удирдах болдог байгаа гэсэн. Тэгэхээр бид нар өмнө нь ярьжсэн 10 дугаар ангийн сурах бичгэн дээр байдаг цахилгаан соронзон ирлээ гэдэг элемент байгаа. Тэгэхээр цахилгаан соронзон ирлээ маань бас л мөн адил бага гişэрхийг бага хэмжээний гүйдлийг ороомгоор гүйлгээд соронзон орон үүсгээд тэр соронзон орон нь металл контактыг өөртөө татхлаар тэр татагдсан контактаар их хэмжээний гүйдэл гүйж болдог. Мөн адил бага хүчлийг их хүчлээр удирдах болно, бага гүйдлийг их гүйдлээр удирдах болно. Гэхдээ транзистор яагаад эндээс илүү гараад байгаа юм бэ гэхлээр нэгдүгээр соронзон орон үүсгэхийн тулд гүйж байгаа гүйдэл энэ баазын транзисторын бааз эмиттерийг баазыг нээхийн тулд гүйж байгаа гүйдэл хоёр маань хоорондоо асар их зөрүүтэй. Өөрөөр хэлбэл транзисторыг нээхэд бол нэг 0.7-оос 0.7-оос 0.1 мА гүйдэл шаардлагатай. Овор хэмжээний талаас нь бас авч үзэх юм бол транзистор гэдэг маань хамгийн томдоо 1 сантиметрээс хамгийн жижигтэй бол хэдэн нанометр хүртэл тийм жижиг хэмжээтэй байгаа. Одоо жишээ нь бидний микропроцессор гэдэг байгаа зүйлүүд маань 1 см квадрат талбай тэрбум ширхэг транзисторыг багтаачих тийм дайны хүчин чадалтай болчихсон. Компьютерийн CPU гэж нэрлэдэг байгаа зүйл маань бүр хэдэн тираж ширхэг тийм транзисторыг багтаадаг болчихсон байгаа. Тийм учраас транзисторын овор хэмжээ бол маш бага болж байгаа. Гэхдээ бас транзисторыг ингээд жижиглээд авах тусам ингээ хязгааргүй явна гэж ойлгох юм бол бас үгүй. Өөрөөр хэлбэл бид нэр транзисторыг хийхдээ нөгөө хагас дамжуулагч элемент маань цахиур гэж яриад байгаа. Тэгэхээр цахиур гэдэг элемент маань 2 нанометрээс доош хэмжээнд ороод ирэхээр хагас дамжуулагчийн чанар алдчихдаг. Тийм учраас нөгөө транзистор хийж болохгүй болчихсон. Тэгэхээр транзисторыг одоо бол бид нано технологийн хувьд ярьсан 2 нанометрийг бол бид 2 нанометрийн хэмжээтэй транзисторыг бүтээж гисэн байгаа. Тийм учраас одоо ингээд ерөнхийдөө бол техник технологийн хөгжил яг цахиуранд тулгуурласан энэ хагас дамжуулагч элементийн тулгуурласан техник технологийн хөгжил бол үндсэндээ ингээд зогсон байдалд хүрсэн гэсэн. Бид нар одоо компьютерийн CPU ингээд үзэхлээр i3-тай, i5-тай, i7-тай гэж яриад байгаа. Энэ маань яагаад байгаа гэхээр CPU-ийнхаа тоог нэмээд байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл овор хэмжээг нь багасгаад транзисторынхаа нэгж талбайд оногдох транзисторынхаа хэмжээг нэмээд тулчихсан учраас одоо хүчин чадлаа нэмэхийн тулд буцаагаад CPU-ийнхаа тоог нэмж байгаа. Ингэхлээр буцаад овор хэмжээ нөгөө цахилгаан зарцуулалт дахиад ихснэ л гэсэн. Ийм учраас бид нэр одоо 2050 он гэхэд үндсэндээ шинэ элемент нээхгүй байх юм бол дэлхийн эдийн засаг яг энэ транзистор гэдэг элементээс болоод яг дэлхийн эдийн засгийн маш том хямрал болно гэж. Гэхдээ нөгөө хятадаар ингээ 12 дугаар ангийн сурах бичгийн дээр байдаг полирен C-шар гэдэг нэг юм элемент байгаа. Тэр полирен C-шар гэдэг элемент бол яг хагас дамжуулагч элементийг ашигладаг. Менделеевийн үйлчлэг системийн 50 элементийг дангаараа 50 элементийн шин чанарыг дангаараа тийм гүйцэтгэж чадхаар ийм элементийг бид нэр нэрчгсэн байгаа. Тэгээ энийг одоо хөгжүүлж чадах юм бол 2050 оноос өмнө ингээд транзисторыг орлоод
бас эдийн засгийн хямралаас гарах боломжтой гэж үзэж байгаа. Гэхдээ пүлэрийн яг бүрэн хөгжиж чадахгүй бол бид нэ тэгээд маш том хямралтай тулна. Энэ маань электроникийн салбараас буюу яг энэ транзистор гэдэг зүйлээс хамааралтай ийм жишээ эзэн засгийн хямрал байна. За транзистор гэдэг элементийг ажиллагаагийн тайлбарлах юм бол за транзистор гэдэг элемент энэ Q1 Q2-оор тэмдэглэсэн юм харагдаж байна. За хоёр төрөл байгаа. NPN, PNP гэдэг. Гэхдээ NPN гэдэг нь бол гарц тал руугаа суман заалттай. NPN төрлийн транзистор гэдэг бол орц тал руугаа суман тийм суман заалттай харагдаж байгаа. За ажиллагаагийн тайлбарлах юм бол бааз гэж нэрлэдэг байгаа энэ 1 кОм-ийн эсэргүүцлээр дамжаад орж ирж байгаа энэ хүл. За энэгээр хэрвээ 1 кОм-оор дамжаад гүйдэл гүйх юм бол энэ гүйдэл маань тэр доотлын сумтаа тал руу буюу эмиттерээр дамжаад ингээ хэлхээ битүүрнэ. Тэгэхээр бааз эмиттерийн хооронд гүйдэл гүйхлээр транзистор нэгдээд коллектор эмиттерийн хооронд гүйдэл гүйх боломжтой. Ийм элемент. Тэгээ энэ элементүүдийг ямар байдлаар холбох уу гэдгээсээ болоод транзисторуудын өсгөлтийн коэффициент өөр болдог. За жишээ нь энэ дээр бол хоёр транзисторыг дайрлалтан гэдэг холболтоор холбосон харагдаж байна. Тэгэхээр энэ бол эхний транзистор бета дахин гүйдлийг өсгөж байвал хоёр дахь транзистор баазын гүйдлийг мөн адил бета гүйцэтгэж байгаа учраас бета квадратаар өсгдөг. Өөрөөр хэлбэл эхний транзистор баазын гүйдлийг 100 дахин өсгөвөл хоёр дахь транзистор дахиад 100 дахин өсгөж байгаа учраас нийт хэлэх явал 100000 дахин гүйх боломжтой харагдаж байна. За хагас дамжуулагч элементүүдийг холбоод ирэхлээр логик үйлдэлүүд хийж эхэлнэ. Тэгэхээр логик үйлдэлүүдийг бид нэр ерөнхийд нь бол логик гейт гэж нэрлэдэг. Тэгээд үндсэндээ бол AND gate, OR gate, NOT gate, XOR gate гэдээ биднэрт бол нэг юм үндсэн дөрвөн төрлийн гейтүүд тоо электроник дээр орж ирдэг. Тэгэхээр тоо электроник, аналог электроник хоёрын ялгааг гэл яг нөгөө электроник бүлэг сэдвүүдээр орж ирнэ. Тэгэхээр аналог электроник гэдэг бол яг гүйдэл хүчтэй суурилсан ийм зүйлүүдийг бид нэр аналог электроник гэж нэрлэдэг. Тоо электроник гэдэг нь бол гүйдэл хүчтлийн их байх нь хамаагүй зөвхөн тухайн төвшөнд дохио ирж байна уу үгүй байна уу гэдгээс нь хамааруулаад боловсруулдаг учраас нэг нь бол одоо жишээ нь юу гэдэг бид нар телевизэр дээр ярихад бол эхлээд бид нар аналог антен тавьсан. Тэр үе одоо нөгөө бөмбөр зургатнууд гэсэн. Антен гэдэг нэг зүйл гэртээ ингээд гоцоолгодог. Тэр маань аналог төхөөрөмж. Өөрөөр хэлбэл тэр дүрсээ маш их болдог шүү дээ. Антена ингээд тааруулахгүй жирэлцэн, дүрс нь муухай харан саараа. Тэр ягаад байгаа юм бэ гэхээр аналог электроникийг боловсруулахдаа яг гүйдэл хүчтэйг нь хамаарал маш шууд хамааралтай байдаг учраас хэдий ч нэ их дохио нь хөдий ч нэ маш өндөр давтамжтай, далааттай, хэдий ч нэ маш их өндөр гүйдэлтэй ирнэ, төдий ч нэ боловсруулалт нь сайн байдаг. Гэтэл одоо бидний хэрэглээд байгаа энэ DD-ш ч юм уу, тийм Монгол сат ч юм уу энэ төхөөрөмжийн антенууд маань тэр нэг дуран гэж нэрлэдэг байгаа тийм тоон сигналыг боловсруулдаг. Тэгэхээр нөгөө аналогон бодвол юм жирэлцдэг зүйл бол байхгүй. Өөрөөр хэлбэл тухайн дуран дээр 1-0 гэсэн сигнал орж ирж байх юм бол тэрийг боловсруулад бид нэр маш өндөр нэгтрэлтэй тийм ичтэйгээр дүрс төв дамжуулаад үздэг боломжтой гэсэн. Тэгэхээр аналог электроник, тоо электроник хоёр хоорондоо юугаар ялгаатай вэ гэсэн асуултууд гарч ирдэг. Тэгэхээр нэгдүгээрт бол тоо электроник бол аналогон бодвол чанарын хувьд маш сайн, хоёрдугаарт нууцлалыг давхар авч явах боломжтой гэсэн. Мэдээлэлээ нууцлж болдгоо гэсэн тоон сигнал дамжуулдаг. За хамгийн ихний гейт бол AND gate. AND gate-ийг биднэрт ойлгохтой бол цуваа холбогдсон хоёр ширхэг түлхүүр гэж ойлгож болно. За тэгээд хоёр түлхүүр маань дөрвөн боломжоор сэлгэн залгагдах ёстой. Эхний тохиолдол бол А, Б түлхүүр хоёулаа салгаатай үед чийдэн асах уу гэсэн. За тэгэхээр тоо электроникийн үндсэн яг хэл нь бол 2-ын тооллын систем байна. Тэгэхээр бид нар 2-ын тооллын систем, 8-ын тооллын систем, 10-ын, 16-ын гэх мэтчил маш олон тооллын системүүдийг бид нар мэддэг. Гэхдээ яг тоо электрониктор бол бид нар дохио ирж гэнэ үү үгүй байна уу, гэрэл асж гэнэ үү унтарч гэнэ үү гэх мэтчил тийм эсвэл үгүй, байна эсвэл байхгүй гэсэн хоёрхан төлөвийг ярьдаг учраас электрониктор бол 2-ын тооллын системийг ашигладаг гэсэн. Тэгэхээр 2-ын тооллын систем гэдэг бол нэг эсвэл тэг гэсэн хоёрхан цифрээс тогтно.
За тэгвэл бид нар одоо энийг дандаа төлөв байдлаар ярина. За нэгдүгээр А түлхүүр залгаатай үед 1, салгаатай үед тэг, Б түлхүүр залгаатай үед 1, салгаатай үед тэг, С чийдэн асчээвэл 1, асахгүй унтраалттай байвал тэг гэж үзнэ. За ингээд хэдүүлээ end gate үнэмшлэх хүслэгтийг байгуулж үзье. За A түлхүүр залгаатай салгаатай B түлхүүр салгаатай байх юм бол хэлхээ битүүрхгүй учраас С чийдэн маань асахгүй. Ийм учраас тэг гэж үзэж байгаа. А түлхүүр салгаатай Б түлхүүрийг залгасан үед хэлхээ мөн адил битүүрхгүй учраас чийдэн асахгүй. Тийм учраас мөн С түлхүүр тэг. А түлхүүрээ залгаад Б түлхүүрээ салгаатай үед хэлхээ мөн адил битүүрхгүй учраас чийдэн асахгүй. Ийм учраас бас тэг гэсэн төлөвийг С төлөв заа. За ямар тохиолдолд чийдэн асах вэ гэхээр А Б түлхүүр хоёулаа залгаатай буюу 1 гэсэн үед чийдэн асч байгаа учраас 1. Тэгэхээр 00 юм уу 01 10-доо тэг гардаг. Хоёулаа нэг үед нэг гардаг ийм гейтийг бид нэр end gate гэж нэрлэж байна. За or gate гэдэг нь бол хоорондоо зэрэгцээ холбогдсон хоёр ширхэг түлхүүрээр төсөөлөгдөнө. А Б гэсэн түлхүүр хоорондоо зэрэгцээ холбогдсон. Тэгээд С чийдэн асахгүй гэдэгтэр төлөв яригдана гэсэн. За А чийдэн Б чийдэн хоёулаа салгаатай үед хэлхээ битүүрхгүй учраас С гаралтан дээр тэг гэсэн төлөв ажиглагдана. А түлхүүр салгаатай Б түлхүүр залгаатай үед хэлхээ Б түлхүүрээр дамжаад битүүрчж байгаа учраас гаралтандаа чийдэн асаад 1 гэж гарч ирнэ. Б түлхүүрээ салгаад А түлхүүрээ залгангууд хэлхээ А түлхүүрээр дамжаад битүүрчж байгаа учраас мөн адил бас 1 гэсэн төлөв ажиглагдана. А Б түлхүүрийг хоёулангийн залгах юм бол хэлхээ мөн адил битүүрж байгаа учраас бас 1 гэсэн төлөв ажиглагдана. Ингээд or gate гэдэг бол үнэмшлийн хүснэгтний end gate яг эсрэг гэсэн. Зөвхөн хоёулаа салгаатай үед л тэг гэсэн төлөвийг авна. Бусад тохиолдолд бүгдэн дээр 1 гэсэн төлөв авдаг ийм гейтийг бид нэр or gate гэж нэрлэж байгаа. За not гэсэн gate бас гарч ирнэ. Not гэдгийг бид нэр үгүйсгэгч гэж үгүйсгэл гэж ойлгоно. Өөрөөр хэлбэл гаралтанд 1 гэсэн тохио өгвөл оролтондоо оролтонд 1 гэсэн тохио өгвөл гаралтандаа тэг болгож гаргадаг. Оролтондоо тгийг өгвөл гаралтандаа 1 гэж гаргадаг. Өөрөөр хэлбэл төлөв дандаа түлхүүрний эсрэг байдаг ийм зүйлийг бид not gate буюу үгүйсгэгч гэж нэрлэнэ. За дараагийн gate маань энэ XOR gate. За XOR gate гэдэг бол хоёр төлөвтэй хоёр ширхэг түлхүүрийг сэлгэн залгаж байгаа нэг юм түлхүүр. Өөрөөр хэлбэл энэний үнэмшлийг хүснэгт маань хэрвээ А Б түлхүүр хоёулаа тэг гэсэн төлөвдөр байх юм бол гэрэл асахгүй. Аль нэг нь хоорондоо зөрчих юм бол эсрэг төлөвдөө шилжчих юм бол гэрэл асдаг. Ижил төлөвдөө шилжчих юм бол бас гэрэл асдаггүй ийм төлөв байгаа. Тэгэхээр энийг бид нэр хаана ашигладаг гэхээр нөгөө шатны унтраалга, энийг бол тамбрын гэрэлний унтраалга, гадаа гэрлийн унтраалга гэж ашиглаж болдог. Өөрөөр хэлбэл гадаа гэрлийг дарахад гэрэл унтраалттай байсан бол асдаг. Ороод доторх унтраалгыг дарахад асаалттай байсан бол унтардаг. Эсвэргээрээ гаднаасаа гарахтаа доторх унтраалгыг дарах юм бол унтарч исэн бол эсрэгээр асдаг. Өөрөөр хэлбэл төлөв нь дандаа эсрэг шилждэг ийм төлөвийг бид нэр XOR gate гэж нэрлэж байгаа. За энэ гейтүүдийг бидний мэддэг хагас дамжуулагч диодоор за мөн транзистораар ингэж хийдэг. Тэгэхээр lock gate, gate, OR gate, not gate гэдэг агуулгууд маань дандаа л ийм электрон систем ийм хэлхээнүүд гэсэн интеграц. За тэгээ энэ хэлхээнүүдийг бид нэр амьдрал ашиглагаараа end gate, OR gate, not gate, XOR gate гэж нэрлэдэг. За энэ гейтүүд маань хоорондоо ямар нэгэн зүй тогтоох холбогдохороо тодорхой тийм нэг үйлдэлүүдийг хялбарчилж болдог. За тэгээ энийг бид нэр илэрхийлэлээр нэрлэх юм бол бүүлийн айлгуур гэж нэрлэж байгаа. Бүүлийн айлгуур одоо бид нар энийг самбар дээр ярилцсан. За тухайн хэлхээ маань хідэн гаралттай оролттой байна гэдгээсээ болоод хідэн ширхэг хувилбараар ажиллаж болох вэ гэдэг тоо маань шийдэгдэн. Жишээ нь одоо энэ зурган дээр бол 1 2 3 4 оролтонд
N доор N гэсэн гейтүүдийг холбоод эцэстээ нотоор өгөөсгдөд гаралт гарч байгаа. Тэгэхээр дөрвөн оролцдог хэлэх юм үндсэндээ бол 16 ширхэг өөр төлөвөөр ажиллана л гэсэн. Энэ дээр тэгээд 00 үед 00 0001 0010 гэх мэтчтэй ингээд 16 ширхэг төлөвийг гаргасан байна. За энэний дараа үйлдлийн өсгөгч гэж сурах хүчин дээр нэг элемент орж ирж байгаа. Amplifier гэдэг нэрлэдэг. Тэгэхээр үйлдлийн өсгөгч гэдэг бол яг хэлхээнд дээрээ бол одоо энэ харагдаж байна SN 471 ч юм уу 741 ч юм уу иймэрхүү элемент. За энэ элемент яадаг вэ гэхлээр оролтонд өгсөн дохионы давтамжийг өөрчлөхгүйгээр далаацыг нэмэгдүүлдэг. Тэгснээрээ тухайн дохионы маань чадал нэмэгддэг. Ингээд юмыг дохиог өсгөж болдог. Жишээ нь одоо энэ дээр зурган дээр бол микрофоноор бид нэр дууны долгионыг маш бага давтамжтай маш бага далаацтай энэ дохио үйлдэл өсгөчөнд өгөх юм бол энэ маань үйлдэл өсгөчөөр өсөөд далаац нэмэгдсэний үр дүнд маш чанга дохио болж спикерээр гардаг ийм төхөөрөмжийг бид нар өсгөгч буюу amplifier гэж нэрлэдэг. За үйлдэл өсгөгчийг холболтуудаас нь болоод үйл эргүүлдэг өсгөгч, хүчтэл харьцуулагч, компаратор, эргүүлдэг өсгөгч гэх мэтчлэн хэлхийд хэрэгэлдэг. За сур хүчгэн дээр бол 3 төрлийн өсгөгч ашиглаж байгаа ба. Нэгдүгээр хүчтэл харьцуулагч буюу компаратор, дараад нь эргүүлдэг өсгөгч, тэгээ үйл эргүүлдэг өсгөгч. За хамгийн ихний өсгөгч бол энэ хүчтэл харьцуулагч буюу компаратор гэлээ. Тэгэхээр нэгдүгээр оролт буюу V1, хоёрдугаар оролт буюу V2 хоёрыг хүчтлийг харьцуулаад хэрвээ хоёрдугаар оролтноос нэгдүгээр оролтын хүчтэл их бага юм бол гаралтандаа шууд тэжээлийн хүчтэл буюу 1 гэсэн дохио гаргадаг. Хэрвээ нэгдүгээр оролтын хүчтэл нь хоёрдугаар оролтын хүчлээс бага байх юм бол гаралтандаа тэг буюу шууд 0 вольтыг заадаг гаргадаг юм. Үндсэндээ бол нэг бол тэжээлийн хүчлийг шууд хэлхээнд өгнө, нэг бол ямар ч дохио өгөхгүй юм. Хэлхийг бид нэр хүчтэл харьцуулагч буюу компаратор гэж нэрлэдэг. За энийг амьдрал дээр юунд хэрэглэдэг вэ гэхээр жишээ нь энийг одоо тэр фото резистортэй юм уу термо резистортэй холбоод өгчдөг. Тэгэхээр гаднаас хэрвээ гэрлийн эрчим буураад нөгөө эсэргүүцэлээр унж байгаа хүчтэл маань ихсээд нэгдүгээр оролтны хүчтэл хоёрдугаар оролтны хүчлээс их гараад ирэх юм бол шууд хүчтэл өгөөд гэрлийн хасаачдаг гэсэн. Ингээд үндсэндээ бол гудамжны гэрэлтүүлгийг энийг ашиглаж хийж болно гэсэн. Мөн тэгээд температурыг термо эсэргүүцэл юм уу термо метрч тийм төхөөрөмж тавьчих юм бол бас орчны температурыг хараад жишээ нь 20 градусаас температур дээш ороод ирэх юм бол халаагчаан салгацдаг. Орчны температур буураад 20-с доош орчих юм бол халаагчаан залгадаг ийм хэлхээнд энэ хүчтэл харьцуулагч буюу компараторыг ашигладаг байна. За тэгээд үйл эргүүлдэг болон эргүүлдэг өсгөгчүүд гэж байдаг. Энэ маань яг ашиглах юм бол далаас давтамжийг өөрчилж болно л гэсэн. Давтамжийг өөрчлөхгүйгээр далаацыг өөрчилнө. Далаацыг ихсгэж болно. Далаацыг хэр хэмжээгээр ихсэхгүй гэдгийг тэр R-ийн болон RF гэсэн хоёр эсэргүүцлийн харьцаагаар тодорхойлж болдог. Эргүүлдэг үйл эргүүлдэг өсгөгчийн ялгаа нь юу вэ гэхээр нэг нь болохоор эерэг дохиог сүрэг болгож гаргаж ирнэ гэсэн. Сүрэг дохиог эерэг болгож гаргаж ирнэ гэсэн үг. Энийг бид нэр эргүүлдэг өсгөгч гэж нэрлэдэг. Үйл эргүүлдэг өсгөгч гэдэг маань яг эерэг үеийг эрэгдэн далаацын нэмээр гаргацдаг, сүрэг үед нь яг сүрэг үед нь далаацын нэмээр гаргацдаг. Нэг нь 180 эргүүлдэг гэсэн. Тийм учраас нэг нь эргүүлдэг өсгөгч, нэг нь үйл эргүүлдэг өсгөгч гэж байгаа. Тухайн хүчлийг хэд дахин өсгөх вэ гэдэг нь тэр R1 R2 эсэргүүцлүүдийн харьцаагаар олддог. Тэр аагаар тэмдэглэсэн нь бол бидний нөгөө сурах хүчгэн дээр байгаа К гэсэн өсгөлтийн коэффициент гэсэн. Өсгөлтийн коэффициент гэдэг бол оролтын хүчлийг гаргалтын хүчтэл харьцуулсан харьцаа. Тэгэхээр хичнээн дахин өсгөлттэй ийм өсгөгч хийх вэ гэдгийг тэр хоёр эсэргүүцлийн харьцаагаар тодорхойлж болно гэсэн. За ингээд үйлдлийн өсгөгчүүдийн маш олон загварууд харагдана. За тэгээд бид нар дээр бас нэг 12 дугаар ангийн сонгон гүнзгийрүүлэх агуулга дээр байгаа юм. Эсэргүүцлийн color code гэдэг өнгөн кодууд. Тэгэхээр эсэргүүцэл гэдэг элемент бол бидний мэддгээр маш бага жижиг элементүүд. Тэгэхээр тэрийг маш дотроо маш олон тоо утгаараа өөр
1 км гэж байна, 2 км гэж байна, 5 гэж байна, 7.6 гэж байна, 8.1 хэд байдаг, 7 гэж байдаг л гэх мэтчтэй ингээд өөр өөр. Тэгэхээр эсэргүүцлийн тэр жижигхэн утган дээр эсэргүүцлүүдийн хэмжээг жишээ нь одоо 100 км/ын эсэргүүцэл гэж бичих юм бол бид нэр тэр жижиг элементэн дээрээс тэрний бичгийг олж харахад маш төвөгтэй болчдөг. Тийм учраас эсэргүүцлүүдийн тоо утгуудыг орны зэрэгтэй хамт ийм color code-ууд гэж нэрлэдэг юм өнгөт бүслүүрээр бодож өгдөг. Тэгээд эсэргүүцэл маань дотроо 4 бүслүүртэй, 5 бүслүүртэй гэж хоёр янз байгаа. Тэгээд зурган дээр бол 4 бүслүүртэй, 4 өнгөтэй гэсэн ийм color code-ны зураг байна. 5 бүслүүртэй зураг нь энэ дээр нэмэгдээд температурын хамаарал гарч ирдэг. За, эсэргүүцэл бол жишээ нь ингээ харах юм бол хамгийн ихний орон бол хамгийн ихний цифрийн тоог заа. Хоёр дахь орон бол хоёр дахь цифрийн тоог, гурав дахь орон бол орны зэргийг заана. Дөрөв дахь орон бол энэ дээр эсэргүүцлийн хувийн алдааг заадаг. Тэгэхээр энэ дээр бол 560 км дээшээ доошоо 1% алдаатай гэж байна бол маш бага алдаатай эсэргүүцэл гэсэн. Энэ бол маш өндөр өртөгтэй сансар судлал ч юм уу өөр цэрэг айрны тийм тагнуул магнууд хэрэглэдэг тийм маш наривчлалтай үйлдвэрлэгддэг эсэргүүцэл. Бидний хэрэглэж байгаа одоо бидний утас цэрэглэгчнээс ч юм уу бидний зурагтнаас гарч иж байгаа эсэргүүцлүүд бол 5-аас 10% алдаатай. Өөрөөр хэлбэл бид нар 500 км эсэргүүцэл авлаа гэхэд 450 км хийж магадгүй, 550 км хийж магадгүй юм маш их өндөр температурын юуны алдаатай гэсэн. Хувийн эсэргүүцэл алдаатай. Энээс гадна дахиад 5 бүслүүртэй элементэн дээр энэ хувийн эсэргүүцлээс гадна, алдаанаас гадна дахиад эсэргүүцэл температурын хамаарлууд гарч ирдэг. Температураас тэдэн хувь хамааралтай. Энэ бол бүр маш нарийн эсэргүүцлүүд дээр л гарна гэсэн. За тэгээд жишээ нь ийм өөр өөр өнгөтэй эсэргүүцлүүд ямар хувийн алдаатай, ямар утгатай вэ гэдгийг ингээд харж болно гэсэн. За одоо хэдүүлээ пүүлийн айл үүрийг ашиглаад тэр 2019 оны эсэлтийн ерөнхий шалгалтны даалгавруудыг 35, 36, 37 чиглэл даалгавруудыг бодъё. За одоо дэлгэцэн унтраагаад солих уу? Самбар харагдаж байна уу? Харагдаж байна. За идэх. Эндээс одоо гарчин гэсэн үг өгшаа. Тэгээ утас руугаа өгчин гэсэн үг. За наг дууг нь хаажхтал болно доо наатайгаа. Тэгээ самрын дууг нь ичнэ гэсэн үг. За. Яагаад ч юм. За 2019 оны Аав өдрийн дараах логик илэрхийлэлээр пүүлийн айлмын активч дагуулж нууж. За тэгэхээр бид би оролтын дээр нэг дэний үгсүүдийг үүсгэж агсан логик илэрхийлэл өгсөн. Тэгэхээр бид пүүлийн айлмын дээр нэг юм уран шилжих чанаруудыг үзэж ирэх байгааг ойлгож байна. Тэгээд үйлдэлүүдийг тэгээд өгшин болтыг гадна энэ үйлдэлийг нэгсэн тоо өгч алтанда ухаан үйлдэл өөрөө гарч гэсэн үйлдэлийг дахиад үйлдэлийг өгч чи яг хэвээр юм үүсгэж чи үүсгэж заавар гэлтийн хувьд үйлдэлийг тэгээр өгч юм бол өөрөө гардаг. Дээр нэг юм логик элементийг гардаг.
A-log хэлмэтийг A үүсгэх гэх юм бол тэг гардаг. Log гейтүүдийн хувьд нэг ийм дөрвөн чанар байгаа. Энэ дөрвөн чанар бол яг нөгөө үеийн айлгын үйлдэлийг маш хэрэгтэй. Нөгөө баримталж болохнууд нь юунууд гэсэн дөрмүүд нь гэсэн. Нэгдүгээрт нь энэ log үйлдэлүүдийг хооронд нь байрыг солиход чанар өөрчлөгдөхгүй гэсэн үг. А үйлдэл B дээр дараа нэг нэг бол А ийм асуулт өгсөн. Сонсогч байна уу Жимээ? Сонсогч байна уу Жимээ? За. Сонсогч байна. Адил сүрэнгийн нөт яг давхар яваад байгаа юм уу? Адил сүрэнгийнхаар бичээд байгаа юм биш үү? За утсаар юм уу? Давхар ахаад адил сүрэнгийн зурагтай юм гарч ирээд байгаа байхгүй юу? Хэр нээлттэй. Тэрийг хаагаарай. Ганцхан наад чинь ярьж байгаа наад чинь юм бууз дээ тий. Тийм багш ганцхан юм. За. Тэгээд нөгөө хүмүүс нь тийм хийгээд авчихаар манайх нь томорчлоо хөө. За яач. За хоёрдугаар нь яг үг гэхээр үйлдэлүүдийн дараалал үүсэх. Өөрөлдвөл 3 шилэг үйлдлийн хооронд нь A-ийг хийж 3 шилэг оролтод OR гэдэг нь аль ч оролтыг төрүүлж хийж болно гэсэн. Энэ бол байсуулах чанарын ялгаа байна. Гурав дахь дээр хэрвээ A-д OR үйлдэлүүд байх юм бол A-д үйлдэл дандаа давуу эрх эдлэж төрүүлж хийгдэнэ. Тэгэхээр тухайн илэрхийллийн A-д үйлдэл OR хийж болно гэсэн. Гуравдугаарт нь хэрвээ OR гэдэг үйлдэл хийхээр бол хаалтанд хийж өгнө. Хаалтанд хийснээр дараа бол хаалт задлах дүрм чинэ гэсэн гурван чанар байна. За тэгээ энэ чанаруудыг хэлэхэд илэрхийлэх гэж санагдсан үйл илэрхийлж бодож үзье. За тэгэхээр бид нэр нэг үйлдэл юм бол дандаа A-д гэж үзнэ. Хас өөрч үйлдэл юм бол бид нэр OR гэж үзнэ. A-д-ийг хэлэхэд бид нэр ингэж тэмдэглэж байгаа. OR гэдэг за эхлээд үеийн айлгаар бол би B гэсэн илэрхийллийг бичихтэй. B-ийн хин А гүйцэтгэх B гэж бичих болж байгаа. Өөрөөр хэлбэл энэ B гэдэг нь ийм хэлбэртэй бичих болно. За энийг яагаад ингэж бичих болж байгаа юм бэ? Бид чанар дээр энийг ингэ бичээд хаалт задлах юм бол хаалтын B гаргах юм бол B үржүүлдэг нэгдээ юм хин А гэсэн хэлбэр гарч ирж байгаа. За тэгэхээр A-ийн чанараас А-д нэг гаргасан. Тэгэхээр миний илэрхийллийг энэ хэсэг нэг болно. Тэгэхээр B үржүүлэх нэг гэсэн юм лог хэлж. B гэсэн илэрхийллийг нэгээр үржих юм бол тухайдаа өөрөө хатчих. Миний хараа гэдэг. Тэгэхээр би энэ илэрхийлэл дээр байгаа энэ B ингэж бичих болно гэсэн. Ингэж бичих. Ингээд энийг ашиглаад бичих юм бол B-ийн нэмэх нь B-ийн үсгийг бүчих А гэдэг бол B-ийн нэмэх нь А бүчих нь B нэмэх нь B-ийн үсгийг бүчих нь А болчих. За одоо надад юу харагдаж байна вэ? Энэ хэсэг дээр B А хаалтын гэсэн. Тэгэхээр B-ийн нэмэх нь А хаалтын байна. Самран тал харагдаад байна. Би яг нэг бодсон хэсэг нь явуулаад байгаа хгүй. Энэ чанарыг болохоор түрүү харуулсан учраас гэж бодлоо. Бодолт хийгээд байгаа. Альсууд ингэж тавьчих сарнахгүй байна. Сарнаад ахаар бодлоо дагуулад харуулаад яваад байгаа хгүй. За ингэж нэг тавьдаг. Тэгэхээр Будкан байна да. харин тэгэхээр би нөгөө яг бодлын дагуулаа барай яваад байгаа. Уцаар хэвтэй барьчвал самбар бүртээ харагдаад ах юм. Тийм баг би бас хэвтэй бичиж байгаа учраас хүмүүс хэвтэй болгочоороо тэгвэл бүтээ харагдах. За цаашаа явах. Яв цаашаа. За би хаалтыг хаалтыг гаргацгаа. Би бүчтэй B-ийн үүсгэж. Тэгэхээр нөгөө
Чанараас B-ийн үгсүүдээр өгчих юм. B маань өөрөө нэг болдог байна. Тэгэхээр энэ үгсүүд маань болдог. B-ийн үгс өгчих нэг. Тэгэхээр бас нэгээр өгчих юм аа. Маа өөрөө болдог учраас энэ үгсийг маань авчих. Ингээд энэ илэрхийлэх хариу үгсэндээ B-ийн үгс авчих. Тэгэхээр бүл айлгыг боддоо бид энэ чанарууд гэсэн юм. Ингэж байгаа. Гэхдээ энэ яг арифметикийн үйлчлэлүүд арай өөр гэсэн. Яг арифметик үйлчлэл шиг бодож байна. Энийг хэрвээ хүүхдүүдэд нөгөө лог гейтер ойлгуулсан би энд байгаа энэ илэрхийлэлийг хэлхээ маягаар бичиж өгсөн. Ямар вэ? Тэгэхээр энэ хоёр бол хоорондоо ор гейт хийж байгаа. Энэ хоёр хоорондоо энд гейт. Тэгэхээр би энэ хэлхийг зогсох юм бол тэгэхээр энэ давуу их учраас оролтын би оролтын би оролтол үүсэлтэд орж ирж байгаа. Дараад нь яг үгүй би оролтны үүсэлийг оролттой оролт хийж байгаа. Тэгэхээр эндээс би тэгэхээр би энэ илэрхийллийг ийм хэлхээ болж бичиж байна. Энэ үйлдэл орж. Харах юм бол тэгэхээр яг үгээр оролтыг B-ийн үгсгэлтэй эндхийн дараад нь гартыг би оролттой хийж байгаа гэсэн. Өөрөөр хэлбэл энэ бол энэ маань оролт гэсэн шүү дээ. За одоо тэгвэл би тэнд дээр үндэслэх өөрөөр хэлбэл A, B гэсэн хоёр учраас өргөн төрлийн боломж гарч ирнэ. Энэ оролт би оролт гартын оролтыг би цээж гэдэг юм уу чи. Тэгвэл хоёулаа 0 0 1 1 гэсэн юм боломж гарна. За одоо харъя. Эхлээд би энэ оролтон дээр 0, энэ оролтон дээр 0-ыг өгнө. Тэгэхээр 0 үед энэгээр дамжаад энэ хэлхээнд дээр 0 очиж. Харин энд үгүйсгэж байгаа учраас яг энэ гейтний оролтон дээр ирэхээр энэ 0 үгүйсгэж нэг очиж. Тэгэхээр энэ гейт 0-ны үедээ 0 гарна. Тэгэхээр OR гейт 0 үедээ 0 гарч очиж маань их гарч байна. За дараагийн төрлийг бид бичихтэй А оролтон дээр 0-ыг B оролтон дээр 1-ийг өгсөн. За тэгэхээр А оролтон дээр 0-ыг өгдөө B оролтон дээр 1-ийг өгдөө. Тэгэхээр B оролтууд үгүйсгчээс өмнө OR гейт рүү очиж чуулж энэ хэсэг маань 1 өгч гэсэн. Энд байгаа 1 гэсэн төлөв маань үгүйсгчээр дамжаад A гейт дээр яг энэ зэвэг 0 очиж. Тэгэхээр 0 0 0 энэ гейт 0 өгнө. 0 1-тэй OR гейт 1 гарна. За ингээд би ингээд нэг гэж. За одоо яг үгээр A гейтийг 1 болгоод B гейтийг тийг болгоод байна. За тэгвэл юу ажиж үгээр энэ дээр би 1 гэсэн баг өгдөө, энэ дээр тийг өгдөө. Энэгээр дамжаад энэ төлөв маань OR гейтийн B оролт маань амжилттай тийг болчихно. Энэ тийг гэсэн төлөв маань A гейтийн тэг дээр үгүйсгэж ирэхдээ 1 болно. Ингээ A гейт 1 нэгтэй гаралтанда 1 гэсэн тоо гарна. Тэгэхээр энэ цэг дээр 1, энэ цэг дээр 0 учраас OR гейт 1 0-доо гаралтанда 1 гараад учраас энэ төлөв 1 болчих. За одоо хамгийн сүүлийн төлөв буюу AB оролтон дээр хоёулын дээр 1 гэсэн тохиог өгч үзье. За энэ дээр 1-ийг өглөө, энэ дээр 1-ийг өглөө. Энэ дээр 1 байгаа учраас энэ тохиог 1 өгсөн. Энэ байгаа үгүйсгчийн цаанд амжилттай энэ гейтэнд тэг болж гарч ирэх гэсэн. Тэг гэсэн төлөв гарч ирэх.
Энд гээд нэг тэг үедээ тэг гарна. Тэг нэг үедээ оргитм нэг гарна. Тэгэхээр бид нар энэ юуны үнэлцлийг хэвтэй гэж харахлаа. Энэ маань нөгөө суваа олбогдсон хоёр зэрэгцээ олбогдсон хоёр бүр маань үнэлцлийг төлөвлөж байна. Имаалгүй бэлгүй ачид маань үгүй чидийг маань үгүй. За ингээд үзвэл аль нэгэн салгаатын үед ч хийхээ битүүрээд байгаа учраас бүх тохиолдлуудад нэг гарна. Энэ хоёр төлбөр хоёулаа салгаад үед чидэн нас учраас тэг гардаг. Тэгэхээр бид нар энэ зэрэгцээ холбоотой үйлдвэрлэж байж байгаа. Ор хийх гэсэн үг. Ор хийх гэдэг А-ийн нэг Д гэж үзэж байгаа. Тэгэхээр манай саяны энэ бодлогын хариу маань А-ийн нэг гэдэг яг энэ хоёрын байрыг солих чанарын дор энэ хоёрын байрыг солих шийд чанар өөрчлөгдөхгүй ч энэ би А-ийн нэг. Тэгэхээр энэ бүхний айлын нэг А-ийн нэг байр гарч байна. Энийг бид нөгөө хэлхийгээр бодоод хүн адил бас ор хэлчих А-ийн нэг би гарч байгаа гэж. Тэгэхээр бүхний айлыг сурчид зааж өгөхдөө яг ингээд лог гейттэй яг ингэж гарч байгаа үйл явдал өмчтөг бүсгүүдээр дамжаад энэ дор гейт дээр явахаар ингэж гарч байгаа гэдэг илүү ойлгомжтой байгаа. Заалгахгүй. Байна уу? Хаан тасарч юу? За манайха хаанаас нь тасарч интернет салчлаа. Манайхан хэлээрээ.
Сонсохгүй юм уу? Эхний болгон гүйцэтгэж авч чадсан уу? Интернет нь хатчихсан байсан юм. Бодлого арай амжсангүй. Сүүлийн хэсэг дээр нь юу тасарчаа. Тэр нөгөө 6 зурж байгаа дөө. Лог кейсний зураг зурж байхад тасарсан уу? Тэрнээс хойш баг бодлого дуусчихсэн шүү дээ. Бодлого дуусаад Арилахгүй гэсэн шүү дээ. За. Тэгвэл одоо шууд 2 дугаар болгоно дээ. Харин яг тэр үед нь бодлого бичиж авч амжсангүй. Бодлогыг би скриншот хийгээд авсан байгаа. Дараа нь юу групп руу оруулж. За. Баярлалаа. За 2019 оны би хөрвийн 35 дугаар бодлого. Бас бүлийн айлгаар бидний хялбарч гэсэн. Тэр би нэмээд тэр цэг хооронд үчсэн юм хэлэх байна. За тэгэхээр энэ хэлхээ бид нэр бүлийн айлгаар энэ лог кейсийг хэлчихсэн. Нөгөө чамныхаа 4 дугаар хэсэг очихлоо. Уг нь бол нөгөө энэ дор хэлхээс хоорондоо энэ дор үйлдэл хийж байгаа. Энэ даваагач хэвчээ шүү дээ. Гэтэл заавал ч оор хоёр би хийчих. Нөгөө хаа задлж хийх хэрэгтэй юм. Тэгэхээр би энийг хаа задлаад бичих юм бол бүжтгэн Б нэмтгэн бүжтгэн С нэмтгэн Б бүжтгэн Б нэмтгэн Б бүжтгэн С болно гэсэн. За эндээс бид нар хялбарч боломжтой хамгийн энгийн юу аргач юм. Би надад. Өөрөөр хэлбэл тухайн код өөрөөр нүчих юм бол өөрөө гадна. Энэ юм үндсэндээ Б болно гэсэн. Одоо илэрхийл ямар хэлбэртэй болох вэ? Бүжтгэн Б нэмтгэн бүжтгэн С нэмтгэн Б нэмтгэн Б бүжтгэн С болж байна. За энэ дундыг ажиглал хаа. Энэ маань юу болдог вэ? Энэ маань өөрөө Б болсон. Даяараа Б болж байгаа гэхэд энэ хэсэг болоод үзье. Б дээр нэмтгэн Б бүжтгэн С гэдэг бол Б хаалтны гарчаад Б бүжүүлгэн 1 тэр нэг С болж байна. Б хаалтны гарч. Тэгэхээр нэгдээ нэмтгэн С гэдэг маань хаана байна вэ? Тон дээр нэрийн нэмтгэн бол 1 гарна гэж. Тэгэхээр энэ маань өөрөө 1 болно гэсэн. Тэгэхээр энэ юу болох вэ? Б бүжтгэн 1 гэсэн. Тэгэхээр Б нэгээр үчиг гэдэг нь хаана вэ? Тухайн тоо нэгээр үчиг юм бол өөрөө гарахгүй юм. Б болно. За тэгэхээр би энэ нэгийг Б болгоод бичиж байна. Тэгэхээр миний дэвшлэл ямар болох вэ гэхээр энэ дэвшлэл. Энэ дэвшлэл маань ямар болох вэ гэхээр бүжтгэн Б нэмтгэн бүжтгэн С нэмтгэн Б болчих. За одоо хэлбэрчлэх ямар боломж байдаг гэхээр энэ Б-тэй бас тусдаа Б гаргана. Тэгэхээр бас нэг чанар байгаа нь юу вэ гэхээр эдний нэг ижил хөдлөлтийн байрыг солиж болно. Тэгэхээр би энэ илэрхийлийг яаж ч юм гэхээр бүжтгэн Б нэмтгэн Б нэмтгэн С. Өөрөөр хэлбэл энд байгаа Б С-ийг урталтаар удаа тавьчихсан. За энэ бүжтгэн Б. За одоо эндээс яг нөгөө Б халтын гарч. Тэгэхээр Б бүжүүлгэн нэгдээ нэмтгэн нэмтгэн С гэсэн. За тоон дээр тухайн үйлдэл нэмэхлээр нэг өөрөө гарах хэрэгтэй. Тэгэхээр энэ бол 1 гэсэн. Тэгэхээр энэ илэрхийлж болох вэ? Б бүжтгэн 1 нэмтгэн С гэсэн. За тухайн тоог нэгээр үчихдээ гарч байгаа. Тэгэхээр би энэ гэсэн гэж биччихсэн. Ингээд энэ гэсэн хариу. Б гэж бичсэн. Энэ дэвшлийг хариу. Б дээр нэмтгэн бүжтгэн С. За тэгээд бид энэ үгээр айлгуурыг авсан. Тэгэхээр бүлийн айлгуурыг бид эхлээд энэ 4 чанараа ойлгож
залгачаа. Дараад нь энийг хийжсэн баг. Баг хүмүүс ингээд үйл ажиллагаар бүтэн бодолчод хийгээд. За тэгээд давхар явъя гэвэл дахиад нэг 9 оролттой зургнуудаа зурж байгаа. Энэний дагуу зурж байгаа. Тэгээд өмөрчлөг сэтгэлтэй боломжтой гэсэн. За одоо стилкийн шалгалт. За альчгүй нэг альчгүй. Арилгаа Камера их хөдөлгөмөргүй байна. Айгу бүрсийгээд ах юм. Тийм самбар нүдлээд байна. За одоо зургийг авчих юм уу? За би зургийн дараад группт тавьчихъя манай. Скриншотыг авчлаа. За. За явчих. Стилкийн шалгалтны даалгаврууд дээр 2019 онд электроник бүлэг сэдвээс 3 даалгавар орсон юм байна. 20 он дээр нэг л даалгавар орсон. Тэрнээс урталт дээр нөгөө ээшийн даалгавар дээр электроник болж бодох бодлого тавьсан үзүүх юм. За 2019 оны анх үеийн дугаар бодлого тавьчих. За юу гэвэл юу мэдрэж ихээр загвар өгсөн байна. За энэ хэсэг үзэл чигээр манай нэг жилийн толгосон байна. Нэвстэд толгоон нэг хэсэг үсгээ баруун кило. Хотын эрдэстэй дээр хүчтэй гэж байна. Энэ дээр залгачвал энэ дээр хоёрын хүчтэй. Нэг цоны 48. За бидний юу болох вэ гэхээр тухайн үсрэхтээс тухайн энэ 138 вольт хадгалж ирлээ. Ирчвээ болох ёстой. За тэгэхээр эхлээд бид энэ дээр ямар анализ хийх вэ? Энэ дээр хүчтэй хуваагч хэлхээ байна. Тэр хүчтэй хуваагч хэлхээ болгоод ингэ хэлбэл болох юм бол энэ дээр нэг хэсэг үүсэх. Энэ дээр хоёр хэсэг үүсэх. Энэ дээр BCC буюу 6 бол энэ доор газар байгаа. Энэ манай R нэг хэсэг үүсэх. Энэ манай хэсэг үүсэх маань гэсэн. За тэгээ энэ гаралтан дээр 138 вольтыг хүчтэй болж байгаа юм. Авч гаралтыг. За тэгвэл энэ хоёр элемент маань хоорондоо цуваа холбогдсон учраас энэгээр хөгжих юм хийгээд чи. Тэгвэл энэ нэг хөдөл маань энэгээр хөгжих тавцаг энэ маань. Тэгэхээр энэ нэг хөдөл гэж юу вэ гэхээр энэ хичээлийн хүчтэй VCC хэлхээний ерөнхий эсрэгүүцэл болсон. Хэлхээний ерөнхий эсрэгүүцэл гэдэг нь цуваа холбогдсон учраас дээрний эсрэгүүцэлтэй эсрэгүүцэлтэй болдог юм шиг. Тэгээд энийг цааш нь бичих юм бол манай яг үлдэх бол хичээлийн хүчтэй VCC байна. За. Тэгвэл алтын хүчтэй буюу хоттой эсрэгүүцэлтэй болж байгаа энэ 138 вольт гэдэг хүчтэй маань ямар хүчтэй юм бэ гэхээр энэ маань манай энэ B гэсэн хоттой эсрэгүүцлийн маань эсрэгүүцлийн утгыг нөгөө хэлхээний ерөнхий бүтээл үржүүлсэнтэй тэнцвэрсэн.
Тэгэхээр ерөнхий гүйцэтгэл энд болчихсон би ашиг нутгаар бичих юм. Яг тооцоо үүсгэж өгчтэй. BCC бахан нэрний хэсэг үүсгэж өгчтэй. Пивна. За. Заахад бичих юм бол хатыг үчтэй нэрний үүсгэж Октоос үүсгэж өгчтэй. Хэдийн хүчтэй үүсгэж. За энэ хаац задлаад бичүү. Нийцүүлж авах. Галтыг хүчтэй нэрээр үүсгэж. Галтыг хүчтэй октоос үүсгэж. Октоос үүсгэж. Хэдийн хүчтэй үүсгэж. За эндээс бид нэр октоос үүсгэж байгаа хатж байна. We have to speak. BCC хүч байна. Нэг хэсэг хүслээр синтетик цогц. За ингээд бодлогынхаа нөхцлөөсөө бид нар төвийн гаргалаа чаа. Одоо энийг бид нар олуулаад үзье. Миний үйл мэдээлэл хийсэн бүс хайр систем байна. Нэг зүүн чинь IBCC-ээс яа вэ? Цогцоо бол нэг зүүн чинь үүсгэн авах. За энэ маань хасглаар 432 за ингээд хуваахаар манай ойролцоогоор 3000 хоолыг эсэргүүцэлтэй эрэлтүүлгийн ямар утга гаргаж чинь бодлогын өгүүлбэрээс авах юм бол нэг маа баярцуу юукс эрэлтүүлээ. За энэ бодлогыг бол гэж бодсон байна. Сэрэн 2019 оны Б вариант дээр нь бото регистртэй дуугаа. За энийг бодъё. Yes мунага. Тасарсан юм уу? Нөгөө иргэн гараа авчуу яач. Тасарч шиг л боллоо. Ороод ирсэн юм ба. Дуусчих болоо гэж бодлоо. Сая самбарны хэсэг гацж байгаа л тэгээл олгоч. Тэс нэгэнд хуралтай байгаа тэтг одоо орж ирж байгаа шүү.
За би орж ирсэн байна. Байна. Одоо ороод ирсэн юм. Байна уу? Байна. Сонсогч байна. Энд жоохон шуураад тог унтарч хасаад болдгоо явшаа. Тэгээ нөгөө гэр интернет нь унтарч чад тасарчаад. За. Өндөрөө даа юм тий. За явж лээ дөө. Байна уу? Миний тоо сонсогдож байна уу? Сонсогдож байна. Энд харин тог унтрахаар гэр интернетээс авчаад болдгоо. Тэгээ явж. За. Тэгээд энэ За одоо бичлэг ганц юм бодлого байна. За. За. Дуучих бүдгхэн байна дэж юм аа. Бүдгэх юм байна. Дуучин бүдгхэн байна цаана. Одоо яаж? вэ? Сонсогдож байна уу? Сонсогдож байна. За. За гэхээр жишээ 86 хүртэл дижил юм. За энэ дээр унжаад шүү дээ. Тэр хоёр маань. Нэг авны толгой. Айны болчих. За энэ утга маань дээр нэг хэсэг. За эцэстээ дээр унжаад өчтөр маань. Ийм зүгний 1.7 бижилийн хүчтэй маань 9.6 бол. Тэгэхээр бид нэр саяны дэлхийний гадаргын ясаараа өсөлтийн коэффициентийн зүйлийг олж харж байгаа. Өсөлтийн коэффициент гэдэг нь ардын хүчтэй онцгийн хүчтэй татсан. За тэгээ бидний энэ өсөлтийн коэффициентийн Мессисээр өрчих юм бол эндээс ардын хүчтэй гардаг. За ардын хүчтэйг байгаа тэр харах үгүй гоё. Энийг харчих болно. За бидний гол олох гэдэг зүйл маань үйл мэдэх хийсэн явах RX ба эндээс RX болгон тэр үйл хоёр хүчлэг бахан X-таас нэг хоёр хүчтэй ийм гэсэн энэ гаргалаа гэнэ яг яг ааруулаад бичих юм бол 1.7 бай. Уурын 6-аас нэг зөвхөн 17. За ингээд энийг бодох юм бол 1.4 3900 орж байна. За тэгэхээр хүслэгтэй утганаас бид 3900
Ойролцоогоор энэ 4,000 он гэж байна. 4,000 он. Тэгээд 4,000 он өсөлттэй Монголд 90 л өсөх гэж байна. Бидний тестнээс 90 л өссөн. За тэгэл электрон хэрхэн бүлэг сэдвүүдийн дуусчлаа. За тэгээ 34 дугаар бодлогоуд нь бол дандаа догх орлохын өмчлөг үүсгэх энэ өмчлөг дандаа өмчлөг өснөгтүүд гарч байгаа. За ингээ өнөөдрийн миний тайлбарласан хичээл ерөнхийдөө дуусчлаа. За баярлалаа. Асуух юм байна уу? Өөр нөгөө хичээл заахад багаж маргаж нь юу болж байна? Багаж заахаар харин цаг нь яадгүй. Өөр асуух багаж маргаж асуух юм байвал асуугаарай. Хэлэхээ ч юм уу. За болцсон уу? Өдөр манайхан төр хүлээж байгаарай. Цэвнээс мик контрогоор. Тэ сонсогч байна уу хаа?